гадаадын иргэн хариатын газрын мэрэгчлэлтэн нөмөр оролцож байна оройн төрхий. Гадаадын иргэн хариатын газрын нэг чиглэл бол одоо үрчлэх асуудлыг хариуцдаг. Монгол улсын иргэн хүүхдүүд гадаадын иргэнд үрчлэгдэх асуудлыг гол одоо бас нэг чиглэл байна. Тэгэхээр эрх зүйн орчны тухайд бас энэ удаа танилцуулаач. Монгол улсад эрх зүйн орчин хэр хангалттай байна? Зас сайжруулах зүйлсүүд юу байд юм бол? Гадаад иргэн хариатын газрын нэг үндсэн чиг үүрийнх нь нэг бол Монгол улсын хариатын хүүхдийг гадаад иргэн гэр бүлд үрчлүүлэх байдаг. Энэ асуудлаар эрх зүйн орчны хувьд гэвэл олон улсын гэрээ конвенц болон Монгол улсын хууль дүрмээр зохицуулагддаг байгаа. Гэрээ конвенцийн хувьд гэвэл 1998 онд Монгол улсын нэгдээ орсон хүүхд хамгаалах болон олон улсад хүүхд төршлөх тухай Гагийн конвенц, мөн хүүхдийн эрхийн тухай конвенц гэж байгаа. За Монгол улсын хууль тогтоомжийн хувьд гэвэл гэр бүлийн тухай хууль, хариатын тухай хууль, гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хууль, хүүхд хамгааллын тухай хуулиудаар зохицуулагдж явдаг. Мөн хууль дотоод хэргийн сайд болон хөлбөмбөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан баталсан Монгол улсын хариат хүүхдийг гадаад иргэн гэр бүл үрчлүүлэх журам гэж байгаа. Мөн манай байгууллагын даргын баталсан Монгол улсын хариат хүүхд хүртэл авах эцэг ихтэй ярьцлага их журам. За энэ журам болон хууль олон улсын гэрээ конвенцүүдийг баримталж манайх яг Монгол улсын хариат хүүхдийг гадаад иргэн гэр бүл төршлүүлдэг. Эрх зүйн орчин ер нь бүрэн дуран хангалттай юм. Өнөөдрийн хувьд бол бас хангалттай. Ер нь өнөөдрийн байдлаар иргэн хариатын газар үйл ажиллагаа явуулснаас хойш Монгол улсын хэд орчим хүүхдийг гадны иргэнд одоо өрчлөөсөн байна. Дийлэнх нь ямар ус иргэдүүд вэ? Манай байгууллага 2001 оноос хойш үрчлэн байгуулагдсан байгаа. Тэгээд үүнээс хойш 269 хүүхдийг нэг 17 улсын иргэн гэр бүлд үрчлүүлээд байгаа. Үүнээс дийлэнх нь Америкийн нэгдсэн улс, Холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Итали улс зэрэг улсууд эзэлдэг. Нэг зүйлийг сонирхмоор байна. Энэ бол одоо Монгол улсын иргэн хүүхдийг гадаад одоо Америк төврөч юм өрчлүүллээ. Араас нь иргэн хариат маань ер нь хэр хөөцөлт юм бэ? Энэ хүүхдүүд тэндээ очиод сурах чимээгүй алга болдог юм уу? Араас нь хөөцөлдөж энэ хүүхд маань ямар амьдарч байна? Эрхээ бүрэн эдэлж чадж гин үү? Тухайн улсын одоо нэг иргэншлийн асуудал хүртэл энэ ч бас хөндөгдөх байх л та. Тэг яах вэ? За үрчлэлийн процесс явагдаад үрчлэл хийгдсэний дараа болохоор манай байгууллага болон үрчлэлт авсан эцэг их зуурчлагч байгууллагын хооронд 2 ба 3 талт гэрээ гэж байгуулдаг юм. Энэ гэрээ бид нар эцэг их болон зуурчлагч байгууллагыг нь өргөжүүлээд хүчтүүлдэг. Тэрэндээ одоо жишээлбэл тухайн хүүхдийг нь уугуул их орнтой танилцуулах соёлыг нь их орнтой танилцуул соёл өвгийг танин мэдүүлэх үүргийг бол эцэг их хүлээн. Мөн үрчлэлийн дараах хяналтыг болохоор бид нар тайлангаар авдаг байгаа. Бичгэн тайлангаар. Энэ бичгэн тайланг болохоор хүүхдийн эрхийн тухай конвенцад бүр тодорхой заагаад өгсөн байдаг. Зуучлалын гэрээний дагуу тайлан ирүүлнэ гэдэг. Тайлан ирүүлэх хугацаа маань хүүхдийн наснаасаа шалтгаалаад өөр байгаа. Тухайлбал 1-ээс 3 настайд нь бол хагас жил тутам нэг удаа тайлан ирнэ. 4-өөс 8 настайд нь жилд нэг удаа, 8-аас 16 нас хүртэл 2 жил нэг удаа тайлан ирүүлдэг байгаа. Энэ тайланг болохоор эцэг их өөрөө болон зуурчлагч байгууллага, айл эсвэл одоо нөгөө тухайн улсын нийгмийн ажилтан энэ тайланг нь үлдэж манай байгууллага руу ирүүлдэг байгаа. Үүгээрээ бид нэр дамжуулж үрчлэлийн дараах хяналтайгаа тавина. Мөн шаардлагатай тохиолдолд одоо энэ тайлан ирүүлэх нь хугацаанд ирүүлээгүй тасарсан ч байдаг юм уу, товсон хугацаанаас хожуу ирүүлсэн ч байдаг юм уу, шаардлагатай тохиолдолд болохоор зуурчлагч байгууллага болон эцэг эхийн зардлаар манайх өөрсдөө явж хүүхдийнхээ аж байдалтай биечлэн танилцдаг байна. Ер нь ийм тайлангаа цагт нь ирүүлээгүй хэд орчим газар үүд юм бол та өөрсдөө одоо очиж танилцдаг гэж хаагур жишээ нь сүүлийн үед энд онд ихэд явсан байна. Тэгээ тийм хүмүүст одоо хариуцлага юу байх вэ тооцоо? За тайлан ирүүлэх хугацаа хүүхдүүд бол тайлангаа ирүүлнэ. Зарим нэг тохиолдолд бас нэг тайлан хугацаанд ирүүлэхгүй тохиолдол бас гарна. Үүнтэй холбогдуулаад хамгийн сүүлд бид нар 2018 оны 11 сарын 1-ээс 16-ны хооронд Америк нэгдсэн улсад яг энэ талаар яваад ирлээ л дээ. Энэ Америк нэгдсэн улсын Вашингтон DC, Канзас, Миссури, за тэгээд Орегон мужийн одоо ойр хаваар амьдардаг үрчлэгдсэн Монголоос үрчлэгдсэн хүүхдүүдийнхээ нөхцөл байдалтай яг биечлэн танилцаад ирсэн. За 24 хүүхдийн нөхцөл байдалтай танилцаад ирлээ. 24 хүүхдүүдийн маань одоо 15 нь 16 наснд хүрч байна. Тэгээд тийм байна. Эрх нь хангагдаж чадахгүй тэнд амьдраад ивэл Монгол улс ямар хариу үйлдэл үзүүлв?
шүүхээр энийг бол нөгөө нэг хүчлэлийг туслах юу хэлж болно. Тэгэхээр буцаад Монгол улсын иргэншилтэй тий. ийм гэсэн үг баг шүү тий. Хэдэн жил одоо хүүхэд эцэг эхчүүд одоо өрчилж авсан монгол хүүхдийг хэдэн жил их нутагтай танилцуулах хэрэгтэй байт юм. За яг хэдэн жилд их нутагтай танилцуулна гэсэн яг юу зааж өгдөггүй. Түрүү миний хэлсэн нөгөө нэг үржлийн дараа хяналт авах гэрээ гэж байгаа шүү дээ. Тэр гэрээндээ яг уугуул их нутаг, соёл их оронтой танилцуулах үүрэг хүлээдэг байгаа. Тухайлбал одоо манайхаас бас 2017 онд Америк нэгдсэн улс руу үржлэгдсэн одоо 6 гэр бүлийн 7 хүүхэд жишээлбэл Монголд ирээд яг аль бие ёсоор ирээд Монголынхоо нутаг дэвсгэр тэ уугуул их оронтойгоо танилцаад манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаад анх үржлэгдэжсэн үеийнхаа зураг тэ архивын баримт бүх юмтайгаа танилцаад явсан их оронтойгоо танилцах тийм аяллыг бол хийдэг. Ирүүлсэн дүгнэлтгээд та ярьсан энэ бас байгаа юм шиг байна тий. Энд одоо ямар материал хамрагддаг үзэгчдэд бас харуулж ярьж өгч байна. Энэ болохоор яг нэг одоо жишээлбэл Elton for Kinder гэдэг нэг зуршлагч байгууллагаар дамжин хүрчлэгдсэн хүүхдүүдийн тайлан байгаа байхгүй юу? Энэ тайланд одоо хүүхдүүд маань бичгэн тайлан ирүүлдэг гэж байгаа. Тэрэн дээр маань ингээм герман хэл дээр болон монгол хэл дээр ингээд орчуулад ирүүлж байгаа. Энэ тайланд болохоор ишиг үзэгчдэд харуулаарай. Энэ тайланд болохоор хүүхдийн эрүүл мэнд. За тэгээд одоо яг нөгөө нэг тухайн насанд нь тохирсон хөгжлийн байдал те өндөр жим тэгээд нийгэмтэйгээ дасан зохицох байдал нийгэм болон хөшүүдтэйгээ сургуультайгаа хэсэг хэрхэн дасан зохицох уу. За тэгээд хүүхдээ өөрийнх нь нөгөө бие даалтыг нь бас энэ тайланд тусдаг. Одоо ямар хэмжээнд бие даасан бэ те тэрийг нь бас ирүүлж байгаа. За тэгээд одоо хамаатан садан эмээ өвөө гэр бүлтэйгээ хэр ойр харилцаатай байна. Тэгээд эцэг эхийн харилцааг нь бас ингээд тодорхой дурдаад тэгээд нэгдсэн дүгнэлт гаргаад нийгмийн ажилтны нь өөрөө ингээд явуулдаг байгаа. Тэгээд мэдээж хүүхдүүдийн зургийг бол хойно нь хавсаргана. Зарим тохиолдолд болохоор видео бичлэг нь хүүхдүүдийн тайлантай хамт ирдэг. Зуурчлагч байгууллага гэдэг та сая хэд удаа дурдлаа. Иргэн Монгол улсын гадаад иргэн харьяатын газар зуурчлагч байгууллага өрчилж явж байгаа ээж аав гэсэн энэ холбоос шиг байна. Тэгэхээр энэ зуурчлагч байгууллагын үүрэг чиглэл тэгээд та бүхэн бас яаж хамтран ажилладаг вэ? Зуурчлагч байгууллагын хувьд гэвэл олон улсад хүүхэд өрчлөлийн зуурчлалын эрх авсан төрийн бус байгууллагууд байдаг. Тэр төрийн бус байгууллагуудаар дамжуулаад тэр төрийн бус байгууллагуудад хүсэл гаргаж байгаа эцэг эхмийн хүсэлтээ гаргаад тэгээд процессын ажилд нь оролцоод явдаг. Зуурчлагч байгууллагаар дамжуулан хийхэд өрчлөлт хийгдэхэд болохоор эргээд бид нөгөө нэг өрчлөлийн дараах хяналтаа тавих бүх зүйл маань аюул тодорхой болж өгдөг л тоо. Яагаад гадныхан Монгол улсаас хүүхэд авах сонирхол байдаг юм бэ? 160-аас хүүхэд. Мэдээж та 260-аас ирж байгаа хүн болгонтой таад маань бичиж уулзж байгаа. Ямар шалтгаан нь бол тодруулдаг баг тэгэхээр. Дийлийнх нь ямар шалтгаан вэ? Дийлийнх нь бол биологийн журмаар нөгөө хүүхдээ болох боломжгүй эцэг эхүүд байдаг. Монголыг сонгодог нь? Монголыг сонгодог нь одоо тухайн хүмүүсийнхээ өөрсдийнх нь хувийнх нь хэлсгэлгээс шалтгаалдаг баг. Монголд сайн дурын ажил хийж исэн тий Монголтой ямарваа нэгэн байдлаар холбогдож исэн эцэг эхүүд л ерөөхдөө дийлийнх нь байдаг. За баярлалаа танд. Баярлалаа. Үзэгчдээ энэ сэдвээр ярилцлагын болон та бүхэнд хүрэлээ. Сэдвийн хөтөлбөр үргэлжилж байгаа.